Сайн уу хөөрхнүүдээ, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ. Латина мейкап хийж үзэж байна. Өмнөх бодолтуудыг бодвол өтгөн хөмсгтэй, өргөн контуртай, зузаан уралдлын хүрээлэлтэй тийм бодолтойгоо. За сая фаундейшн нийлэнгүүтээ түрхчээд одоо болохоор хөмсгөө өмнө нь би зурсан байсан хөмсгөө. За тэр хөмсгөө ингээд цэвэрлж өгч байна. Гол нь цэвэрлэх хөмсгөө цэвэрлснээр арай жоохон цэвэрхэн харагддаг. За блаша тод ягаан өнгөөр зраа өнгөлж байна. Тод ягаан байх тусмаа будалттайгаа нэлээд ойртох бах. За бор тенээр суурэ тавьж өгч байна. За үргэлжлүүлээд би сүүдрээ тавьж өгч байна. Шананыхаа сүүдрийг ирүүнийхээ V хэлбэр болгож өгдөг. Сүүдрийг тавьж өгөөд тэгээд сүүдрээ тараахтаа дээшээ өмнө доошоо тарааж өгөх ёстой. Чирж юусоо болохгүй. Өмнөхдөр би алдаа гаргасан баг. За хамрын хэлбэрийг засаж сүүдэр тавьж өгсөн. За одоо сармуусаа тэрвэлгээд нэг юм сармус наадаг сармус нааж юм. Жохон шингэн сармус байна. Өтгөн сармус байх тусмаа будалттайгаа нэлээд ойртно. Надад байгаа сармусаа л нааж юм. За тэгээд цагаан өнгийн паудраараа нүднийхаа доод хэсгийг болон сүүдэрнийхаа доод хэсэгт бас ингэж нэлээд цайвар паудраараа түрхэж өгөөд за одоо нийлэнгүүд нь тарааж өгч байна. За одоо бор саарл өнгийн тэнээрээ хэдүүлээ нүднийхаа дээд зохиныхаа төгсгөл хэсгийг одоо бодож өгч байна. Хар өнгийн тэнээр зурх гэсэн хар öngийнхоо тэнээр баг зэрэг бас нэрийнхэн бодож өгснийхаа дараа контра бас ингэж зурж өгч байна. Контра зурхтаа чартгар дээрээс нь нуух хэсэгтэй цэцлэгээ хийж өгөөд за хамрынхаа гэрлийг тавихтаа ингэж хүүхэлтэй шиг юм доол хэлбэрийн тийм хамар гаргаж өгч зурсан. За бор өнгийн тэнээр би ингэж уруулаа хүрэлж байгаа. Бор öngийнхоо тэнээр хүрэлтийнхаа дараа дотор талыг нь ягаан өнгийн уруулын бодгаар ингэж дотор талыг нь дүүргэж өгсөж байна. За ардаас нь блосоо түрхээд болоо. Миний бодолт ингэ дуусж байна. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайка дараад subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.